Энэ зөвшөөрлийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ерөнхий авто агуулгын бол дэмжиж байна. Энд нэг юм асуулт таваад байна. Одоо жишээлбэл яг тухайн газар зүүн байршил одоо сум нэгж дээрээ эсвэл одоо тухайн зах зээл дээр юм монопол болцсон гэдэг байгууллагууд бол байгаад байдаг. Тэгэхээр одоо тийм байгууллагуудад одоо нэмэлт зөвшөөрөл өгөөд байх уу? Өөрөөр хэлбэл одоо өрсөлдөөнийг зохицуулах талаасаа энэ одоо хуулийн төсөл дээр бодож тусгасан зүйлс байгаа юу гэж нэг юм асуулт байна. За ер нь тусгай зөвшөөрөл гэдэг маань өөрөө яг ямар үйл ажиллагаан дээр тусгай зөвшөөрөл олох уу гэдэг жишээлбэл зөвшөөрөлтэй байх уу гэдэг бол зөвшөөрлийн хуульд орсон байна. Тэр нь бол одоо төрийн нийтийн өмчийг ашиглах байт юм уу? За жишээлбэл одоо үндэсний аюулгүй байдалтай холбоотой байт юм уу? Эрүүл мэндтэй холбоотой, моршны бохирдолтой холбоотой байт юм уу? Хүнсний одоо эрүүл мэндтэй холбоотой байт юм уу? Яг энэ харилцаан дээр л зөвшөөрлийн харилцаа байна шүү гэдгийг бол зөвшөөрлийн хуулиар зохицуулж өгсөн. Тэрнээс бусад зүйл дээр зөвшөөрөл бол хэрэггүй. Зөвхөн стандартын шаардлагат хангаал үйл ажиллагаа явуул бизнесээр чөлөөт эрхэл гэдэг ийм хууль. За тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор энэ саяны яригдж байгаа тэр салбарууд дээр монопол бизнесийн үйл ажиллагаа бий болцсон байсан. За тухайлбал харилцаа холбоонтор ч гэдэг юм уу. За одоо нөгөө санхүүгийн чиглэлч гэдэг юм уу. Тэгээ энэ асуудлуудыг тэр зөвшөөрлийн энэ яагаад зөвшөөрлийн хууль гэж гарч ирэх болсон бэ гэхээр шалтгаан бид нар бас танд дурдсанчлан нэгдүгürt ийм төрлийн зөвшөөрөл байна гэд жагсаалтыг оруулчихж байгаа. Хин олохыг оруулчихж байгаа. Тэгээ дээрэс нь зөвшөөрлөө ямар нэгэн байдлаар хүн суртал бий болохгүй бол процесс ч үсэн. Одоо нэг өсөндөө бүгдээрээ яг л нэг процессор юм. За тэгээд зөвшөөрөл олох хугацааг нь хатуу оноогоод өгчөж байгаа. За яг 22 он ажлын өдөр дотор тусгай зөвшөөрлийг олгоно гэд. Энэ дээр бол одоо хин нэгэнд хууль өөрөөр үйлчлэх боломжгүй байлаар олоод өгч байна гэсэн. Тэгэхээр энэ бол өөр иргэд монополийг задлах ийм хууль гэсэн үг. За харилцаа холбооч байт юм уу? Эдрээс бол ингээд зөвшөөрлийг шалгуур үзүүлэлтүүдийн одоо нэлээд өндөр болох ийм өсөлтүүд бол байнга тавигддаг. За тэрийг нь бол одоо аль болох хамгийн бага байдлаар шалгуурууд нь бол энэ салбар хуулиуд дээр оруулж өгч тавих хэрэгтэй. Ягаад тэгэхээр зөвшөөрлийн хууль гэдэг нь маань бүх зөвшөөрлийн харилцааг зохицуулахгүй эн чинь 160 гаруй хууль зөвшөөрлийн харилцааг зохицуулж ядیں۔ Салбарын хуулиуд төр. Тэгэхээр яг тэр салбар хууль дээр нь монопол бий болохгүй байх тэр эрх зүйн зохицуулалтын салбарын хууль дээр хийж өгөх хэрэгтэй байдаг. Бид нар бол одоо яг тэр салбар хуулиуд нь аль болох хөндөд оруулж ирээд тэр монополийн харилцаатай асуудал бүгдийг нь бол хөндөд ороод ирсэн байгаа. Тэгэхээр яг энэ дээр бол ажлын хэсэг маань одоо нүдлэн хамгаалж энэ зөвшөөрлийн хуулийг одоо батлуулах дээр ажиллах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо зохицуулагч байгууллагууд болохоор бол хуулийн дээр байгаа зөвшөөрлийг өшөө цааталт ингээд задлаад тэгээд нэмэлт ингээд зөвшөөрлийн журам байдлаар ингээд их зохицуулсан байдлаа харагдаад байдаг л да. Тэгэхээр одоо энэ зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор одоо тухайн одоо зохицуулагч байгууллагуудын одоо ингээд хүчинтэй ажиллаж байгаа тэр зөвшөөрөл олгоод байгаа журам зааврууд бүгд хүчингүй болно гэж ойлгох уу? За энэ дээр яг жишээлбэл 2023 онд ажлын хэсэг ажиллаж байхад 2023 оны 12 дугаар сарын байдлаар за давхарцсан тоогоор 20 гаруй байгууллага зөвшөөрлөгийг үнэлэлгүй нэмсэн байна. Үнэлэлгүй. Ерөөсөө нэг ямар нэгэн зөвшөөрөл үг нэмнэ гэдэг маань нөгөө зөвшөөрлийн зөвлөлөөр орох хэрэгтэй. Зөвшөөрлийн зөвлөгөөд ерөнхий сайдын дэргэд зөвлөл байдаг. Түүний 3-2 нь хувийн хвшил болон мэргэжлийн холбоотоос бүрддэг байхгүй. Тэр зөвшөөрлийн зөвлөлөөр орж ижил зөвшөөрлийг эргээгээд засгийн газраас өргөн бариад улсын их хурал баталсны үндсэн дээр хууль нэмэлт өөрчлөлт орсны үндсэн дээр зөвшөөрөл нэмэгдүүлэхээр хууль заасан байна. Гэтэл ямар асуудал үүссэн бэ гэхээр 2023 он гэхэд 20 гаруй байгууллагад зөвшөөрлийг үнэлэлгүйгээр нэмсэн байдаг. За тэгээд тэрийг бүртгэл, баталгаажуулалт, гэрээ байгуулах гих мэтлэнээр оруулсан байдлаар 200 гаруй зөвшөөрлийг зөвшөөрөлт олгоцсон байдаг. Шинээр одоо бий болгоцсон байдаг. Тэрийг одоо хязгаарлаж байгаа гэсэн.